За сайн байцгаана уу манайхаа. За та нартайгаа уулзаагүй айгүй хутсан байна. За баг 2 жил болцсон байна. Би ингээд тооцоолж байсан чинь. Өнөөдөр бас группийнхантайгаа уулзаж байгаадаа маш их баяртай байна. За 2 жилийн турш бас намайг дагаад те ингээд чимээг багт маань ингээд дагаад ингээд групптэй байгаад байсан та нартаа маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ маш сайхан байна. Гэхдээ би байгаа. Би ажиллаа хийгээд байдгаараа байж байгаа. Тэг яг өнөөдөр бас ингээд яг юу ярих вэ гэхээр те зүгээр хэлүүлээ яг ярилцъя. Би бас гинтхэн одоо ингээд бас алга болчоор юу болсон бол яасан бол гэж та нар тэгж байгаа бах те. Тэгэхээр бас би сургалтуудаа хийгээд ингээд явж байгаа. За айгуу та нартай энэ группт маань бол нэг хүн шинээр бол нэмэгдээгүй. Тэгэхээр ингээд хуучин та нар маань бас намайг мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр намайг би болохоор grip coach грипээс ахвал success-ийг яаж бүтээд юм бэ те. Би талаар ингээд ерөөдөө бол би life coach тийм ээ. Тэндээс миний ниш болохоор те ингээд нарийн юу болохоор grip болон success coach гэж явж байгаа те. Тэгэхээр өнөөдөр ингээд одоо бисэл 2 жилийн хугацаанд бол би бол зүгээр суугаагүй тийм ээ. Яг дэлгүү би гадаад те үйлчлүүлэгч клиентууд болон Монголоос бас ажиллаж байна. Гэхдээ чимээгүй бас ингээд цаагаараа айгүйх ил биш ч гэсэндээ ингээд цаанаас маш их ажиллаж байна. Маш олон үйлчлүүлэгчийн ардаас гарч байна. Тэгэхээр бас айгүй олон зүйлийг бас ингээд даваад туллаа. Тэгэхээр бас өнөөдөр ингээд нэг олон юм би бол ярихгүйгээр зүгээр ингээд яг нэг сэдв дээр олон биш нэг ийм сэдв би ярихгүй та нартай зүгээр ингээд олон зүйлийг ингээд ярих гэж хэлэх гээд байна. Тэгээ яг юу болоо те 2 жил алга болсон. Гинтхэн. Тэгэхээр ингээд бас өнөөдөр лайв хийх гэж бодлоо. Тэгэхээр 2 жилийн хугацаанд бас айгүй завгүй байлаа. Тэгээ хамгийн гол нь би бас ажиллаа хаяагүй ингээд ажиллаа хийгээд явж байгаа гэвч нөө гадаад клиентуудаа дэлгүү ажиллаад явж байна. За тэгээд бас та нартайгаа бас ингээл ярина да. Тэгэхээр юу ярих гэдэг вэ гэхээр бас өөрийнхөө сонь сайхныг ярив. Тэгээ бас өөрийнхөө эхлээд бас амьдралын процесс туршлагуудаа бас ингээл би чинь туршлагаа л ингээл ярьдаг те. Энүүгээрээ бас ингээд даван туулаад engrief гэдэг зүйлийг даван туулаад уух асуудлаар ороод ингээд ялцсан хүнийхээ хувьд би ингээд энэ коучийн мэргэжлийг ингээд хийгээ явж байдаг те. Тэг ганц ингээд шинэ хүмүүсээс байгаа гэж тэгж чинь те. Тэгэхээр тий намайг бол би тий шинэ хүмүүс байгаа гэдэг чинь би тэгэхээр ахад би бас өөрийгөө танилцуулчих. Тэгэхээр та нар бас намайг ихтэй мэдж байгаа. Би групптэй нөгөө лайв хийж байгаа учраас тий би нөгөө гадаа сууж байгаа хүүхдээ нөгөө бассейнд оруулаад сууж байгаа шүү дээ. Тэгэхээр ойлгоорой та нар маань хүүхд рүүгээ бас харах хэрэгтэй. Тий тэгээд намайг цэлмэн гэдэг. Би Америк нэгдсэн улсад нөхөрөө 2 3 хүүхдийнхээ хамт ингээд амьдардаг юм бүсгүй байгаа. Одоо сүүлийн бараг 6 7 жил би энэ grip coach-ийг хийгээд ингээд явж байна. Ихчлэн одоо ингээд grip-ээр орж байгаа энэ хүмүүсийг засаад тэгээд амжилтанд хүргээд ингээд явж байна. Тэгэхээр миний хувьд бол амжилт гэдэг юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөл бид нар өөрт гаднаас бидний ямар ч нөлөөлөл авахгүйгээр гаднаас орж ирж байгаа тэр зүйлийг одоо сэтгэл зүй те гаднаас орж ирж байгаа тэр нэг ямар нэгэн хүнд зүйл шүү дээ биднээс нөлөөлөөгүй шалтгаалаагүй тийм ээ тэр зүйлээ бид нар ингээд тэр зүйл ингээд биднэрт ороод ирэнгүүт бид нар маш их одоо тэ шоконд орохоос ахвал хамгийн гинти анхны одоо хийх зүйл бол шоконд орох шүү дээ тийм ээ тэгэхээр тэрнээс ахуулаад бидний бие махбод одоо оюун ухаанаас ахуулаад хөлөөсөө толгой хүртэл маш их өөрчлөлтөнд ордог байгаа. Тэгэхээр тэр өөрчлөлтийг даван туулах тий тэрийг одоо ингээд өөрийнхөө бие махбодоор бидний гашуудлыг бид нар мэдэрнэ шүү дээ тий. Тэгэхээр тэр зүйлийг бид нар хэрхэн даван туулах вэ гэдгийг би заадаг байгаа. Тэгэхээр өнөөдөр гашуудал гэдэг бол зүйл бол ерөөсөө тэг биднэрт байдаг зүйл шүү дээ. Тэгэхээр хүмүүс ингээд нэг заримдаа намайг нэг хичээл ярихаар багшаа чи байдаг л зүйл шүү дээ. Юм шүү би ингээд өмнө мэдчихсэн юм байна энийг гэд яриад идэг. Уучлаарай. Тэг мэдчихсэн бол одоо тэг яагаад ингээд өөрөө ингээд гашуудаад байгаа вэ? Яагаад гэдэг над дээр хүрээд ирсэн байгаа вэ те би тэгж асуудаг. Тэгэхээр бид нар мэддэг хэрнээ энэ зүйлээ яаж эмчлэхээ мэдэхгүй мэддэг гэлтэй бид нар хин нэг маань бурхны орн руу явна те нас орно гэдгийг мэддэг. Гэхдээ бид нар тэрийг яаж эмчлэх вэ гэдгийг мэддэггүй шүү дээ те. Тэгсэн хэрнээ би энийг мэддэгэ гэдэг. Ингэж бас болохгүй. Тэгэхээр би нэг иймэрхүү одоо те зүйлүүдийг бас хэлмээр байна. Тэгэхээр уух асуудал гэдэг зүйл бол ерөөсөө бидний амьдралын тохиолддог тэр зүйлүүд байхгүй юу тий тэрийг харин бид нар яаж одоо зөвөр дэмжин одоо тэр туулж гарах вэ гэдгийг нь л арга замыг нь л би заадаг хүн байхгүй юу тий тэгэхээр тэрнээс бидний би уух шууд гэдэг зүйл амьдралд байхгүй зүйлийг би авчираад
тэгээ энэ ороод л хэд байхгүй зүйлийг авчираад заагаад байгаа юм бэл ерөөсөө биш шүү дээ тий. Би тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй. Тэр хүн гэдэг бол ерөөсөө л тий бид нар энэ байглаасаа тий тэргүүл өхөн би ч гэсэн бид нар ингээд өөрсдөө өхөнтэй. Тэгэхээр тэр зүйлээ тэрний дараагийн процесс одоо юу болох юм бэ те одоо ингээд миний хайрт дотны хүн нас орчлаа тэгээд би дараа нь яах юм бэ гэд гацдаг штэ бид нар гацаанд ордог те хүн болгон мэддэг хэрнээ тэгээд тэрнээс яаж гарахаа мэддэггүй тэр арга замыг бол бид нар мэдээд гарах хэрэгтэй ингэж гарснараа бид нар дараагийн одоо амьдралаа үргэлжлүүлдэг амжилт ирдэг. Тэгэхээр миний хувьд бол амжилтын тодорхойлолт бол өөр тохиолдсон одоо хүнд хэцүү бэрх зүйлүүдээ хамгийн гол нь эрүүл зөв аргаар даван туулж чадах юм бол энэ нь өөрөө маш том хувь хүний амжилт гэж би боддог. Хүн ер нь өөрөө өөрийгөө ялах хамгийн хэцүү байдаг. Хүнийг ялж болдог хүн те ялт бол байдаг. Тэр бол дэлхийн ертөнцийн дээр одоо хасаал байж гин те бид нар хин хэнийг би бинийг ялаал те ингээд тэнцээ уралдаан гэх жишээ нь те. Гэхдээ бид нар хамгийн хэцүү нь бид нар өөрөө өөрсдөө ялах нь бидэрт хамгийн хэцүү байдаг. Тэгэхээр миний хичээлийн сургалтын одоо гол зорилго бол ерөөсөө л те ингээд яваад байдаг зүйлүүд бол ерөөсөө л өөрөө өөрийгөө хүн ялж сурах хэрэгтэй. Өөрөө өөртөө хүн ялагдаж ерөөсөө болохгүй л гэж би заадаг. Тийм учраас л би график ингээд байнга яриад байдаг. Тэгэхээр өөрөө өөрийгөө ялахын тулд хүн ихлэ яах ёстой юм бэ? Өөрөө өөрийгөө хүн ихлэ ялахын тулд ерөөсөө л тэр нэг уу гашуудал тэр нэг график тэр ороод байгаа тэр таны тэр график хөдөлгөөд байгаа тэр зүйлээ л одоо даван туулах нь аюул чухал. Тэгээд бид нар ингээд уу гашуудалтай юм хэцүү зүйлүүдтэй тулгархаар хүнд ер нь хоёр арга зам байдаг. Хоёр зүйлтэй хүн тулгардаг. Тэ одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо буруу арга зам те одоо ингээд эсвэл одоо тэр үгсний хаараас хөх ч юм уу аль эсвэл ухамсарлаад ингээд амьдрах аль эсвэл үгсэн мэт амьдралаар ингээд амьдрах те тэгэл одоо ингээд амьдрал юу л болж гин тэгэл одоо яах те тэгэл одоо байх хэвээр юм чинь ингээд хүлээн зөвшөөрөөд амьдраад байх те тэр гурван зүйл байгаа те үгсний араас хөх мэдээж бид нар үгсний араас хөхнө гэж хэрэггүй тийм зүйл байхгүй тийм одоо илүү аим гэж юусоо хүнд байхгүй те тэр амиа зөөлөх ямар шаардлага байхгүй. Хоёрдугаарт те тэр үгсэн мэт амьдралаар ингээл амьдрал ах юм уу те одоо амьдралд ямар ч эмоц ах үгсэн мэт амьдрал гэдэг чинь ерөөхдөө одоо ямар ч эмоц байхгүй амьдралыг хэлж байгаа шүү дээ ямар ч сэтгэл хөдлөл байхгүй ямар ч таашаал байхгүй те амрыг өсөндөө тэгэл ингээл харахад нэг амьтан яваад байдаг тэгээ дотроо юу ч байхгүй нэг хүн яваад байгаа тэрийг хэлээд байгаа юм. За гуравдугаарт бол ерөөсөө ухамсарлаж амьдрах гэж нэг юм ярьдаг те хүн ерөөсөө ухамсарлаж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр бид нар ерөөсөө ухамсартай амьдрах хэрэгтэй. Okay. Бид нар нэг ухамсартай амьдрах хэрэгтэй. Ээж одоохон дуслаа за. Тэгэхээр бид нар 3 дугаар зүйл дээр бол бид нар ерөөсөө ухамсарлаж одоо дуусгах ухамсарлаж амьдрах хэрэгтэй. Тэгснээр л бид нар одоо ингээд өөрөө өөрийгөө ялах тэр ялалтын эхлэлийг бол тавьж байгаамаа гэдгийг бас би хэлмээрээ. Тэгэхээр өсвөөчүүдийгээ би бид нар өөрөө өөрсдөө тэр ялах тэр ялалтанд одоо буцалдаг байгаасай л гэдгийг би хэлж байна. Тэгэхээр бид нар би биентэйгээ тэнцэх биш, би биентэйгээ одоо тий уралдах биш. Зөвхөн өөрөө өөртөөгөө уралдаж, өөрөө өөрийгөө ялж дийлэх хэрэгтэй. Тэгэх юм бол тэгэл таны тэр хүсэж байгаа амжилт гэдэг чинь аяндаа одоо хүрээд ирдэг зүйл байгаа шүү. Тэгэхээр хүний амьдрал гэдэг бол ерөөсөө л айгу чухал үед байдаг хүний амьдралд. Тэр өднөр бол ерөөсөө л бидний амьдралд тийм гинтийн одоо зовлонгууд одоо тохиолдоход бид нар бол маш хүнд байрцгүй байдалд ордог. Тэр үед яадаг вэ гэхээр тэр зүйлийг ухамсарлах ухамсартайгаар даван туулах нь чухал байдаг. Тийм болохоор тийм болохоор ерөөсөө бид нар ухамсартай хүн ер нь бусад одоо тэр амтан одоо тэр амтай зүйлээс юугаараа ялгаатай юм те тэр тарихтай зүйлээс юугаараа ялгаатай гэхээр ухамсарлах байдлаас байдлаараа л ялгаатай байдаг. Тэгэхээр бид нар энэ хорвоо дэлхий дээр ер нь яах гэж ирсэн, бид нар яах гэж бүтээгдсэн гэдэг тэр нэг ухамсараа бид нар ингээд ухамсарлаж мэдэх хэрэгтэй байна. Тэхийн тулд бид нар алхам хийх хэрэгтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө ингэж цаг зав одоо зарцуулж явах хэрэгтэй. Өөртөө ингэж өөртөө худалдан авалт айгуу хийж явах нь айгуу чухал. Тэгэхээр би дэлгүүрээс хувц худалдаж авч хийлээгүй те. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгээ ном айгуу сайн унших хэрэгтэй.
тархиа айгүйх цэнгэлж явах хэрэгтэй манай эмэгтэйчүүд айгүй хүчирхэг эмэгтэй хүн бол ерөөсөө л тархин айгүй тий хүчирхэг байж ч бид нар маш сайн эмэгтэй байна, сайн эхнэр байна, сайн ээж байна тий маш сайн одоо тий ямар ч үед одоо тий бид нарын одоо тархил бид нарыг аварна шүү дээ тий тэгэхээр жоохон ухаалаг байхын тулд бид нар жоохон тархиа одоо цэнгэлэх хэрэгтэй. Тэр гашуудлын талаар бийсэн гэж бод авчгаа энэ зүйлийг бас ингэж хэлье. Тэгэхээр миний одоо ярьдаг би дандаа эмэгтэйчүүдтэй одоо харьцдаг. Тэгэхээр би эмэгтэйчүүдтэй юу гэж хэлэх гээд байна гэхээр жоохон би таасан байх хэрэгтэй байна. Тэгэхээр би одоо ингээд 2 жилийн хугацаанд би бас ингээд хичээл ингээд заагаал ингээд явж л байна л да. Тэгэхээр ерөөхдөө яг та нар намайг ингээд сургалтаа ингээд шууд рекламадад байна гэж бити бодоорой те надад айгу цаг зав байдаг би хэр болгон би сургалт хийгээд байдаггүй зүгээр би ингээд та нартай мэдлэг болгоод ингээд өгөөд байгаа шүү заа тэгэхээр та нар маань энэ групптэй бас итгэвтэй байгаад миний мэдлгүүдийг ингээд сонсдод би маш их баярлалаа. Тэр би яг сургалтыг дурдахгүй байхаа арга алга яа гэвэл би сургалт хийдэг сургалтаас миний одоо те жишээнүүд тэнд байгаад байгаа учраас би ярьж байна тийм ээ. Тэгэхээр сургалтаасаа би ингээд харахад тэр эмэгтэйчүүд ихвчлэн манай эмэгтэйчүүд өөрсдөө айгүй их хаяад байна тий дуртай дургүй зүйлээ ерөөсөө ялгаж чадахгүй байна өөрөө ихтгэл үнэмшлээ айгүй мэдэхгүй байна тэгээд би яг хатуухан хэлэхэд бас тархиа айгүй сайн цэнэглэх хэрэгтэй байна тий тэгэхээр тархиа цэнэглэнэ гэдгээрээ яг би та нарыг бүгдийг их сургууль төгсөөд бүгдээрээ тийм байгаадах гэдэг ингээд амар тийм зүйл би амар том академик би юм бас нэхээгүй гэхдээ бид бас зүгээр энгийн дэлгүүрт ороод нэг ном худалдаж аваад уншаад хаач. Гэхдээ ном худалдаж авч уншихтаа хамгийн гол нь ямар ном уншиж авч худалдаж авч унших вэ гэдэг чинь айгүй бас чухал шүү гэдгийг бас та нар сонголтоо айгүй зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр наад захын одоо бид нар мэдхтэй болохын зүйлд бол ерөөсөө л ном байна тий. Тэгэхээр бодит физикал тийм одоо тий бодит хуудастай ном аваад унших хэрэгтэй ах гэж би бодож байна. Тэгээ утаснасаа биш гэж би бас хэлмээр байна. Тэгээ одоо яг бүх юм ингээд одоо утас ингээд бүх юм болцсон байна л да. Гэхдээ яг ингээд хуудастай ном бариад унших юм бол арай өөр байдаг. Арай өөр мэдрэмжийг өгдөг. Тэгээ би бол мэдгүй яагаад ч юм мэдгүй. Надаас та нар бас ингээд шууд ингээд утаснасаа уншсан хүмүүс аяусаа ойлгодог хүмүүс байж болно магадгүй л те. Гэхдээ би утаснасаа яг уншаад ингэж ойлгохгүй гэж бол байхгүй ойлгодог. Гэхдээ хуудастай номыг ингээд бодитоор нь ингээд эргүүлээд уншина гэдэг бол өөрөө айгүй том хүнд айгүй гоё мэдрэмжийг надлаа өгдөг. Тэгэхээр та нар маань бас те тийм гоё ном бас уншиж хөвших хэрэгтэй ахаа гэдгийг би бас хэлмээрээ. Тэгэхээр өөртөө хайртай байх хэрэгтэй эмэгтэйчүүдээ. Өөртөө хайртай байна гэдэг сүүлийн жилүүдэд одоо тэгэхээр би яриад ингээд ерөөсө бүх хүмүүс л ингээд яриад байна л да. Тэгээ өөртөө хайртай байхын эхлэл нь юу юм бэ гэж надаас тэгдэг те. Тэгэхээр яг өнөөдөр та нар надаас амар хичээл аваад сууж байгаа ш. Би зүгээр ингээд зах зохиос нь л хэлэхэд ерөөсөө л те ядаж ном аваад худалдаад аваад уншаач те энэ ч юм бол өөрөө нэгдүгürt ягаад би тэгж хэлдэг вэ гэхээр ягаад би физикал ном ингээд аваач яг онлайнаар худалдаж аваад уншиж болно л тоо. Гэхдээ физикал ном өөр чи төлбөрөө төлөөд очиод аваад те ингээд өөрийнхөө төлөө бас ингээд хөдлөөд шүү дээ хүлчин те толгой чинь ингээд тархичаа ажиллаад байна те. Тэгэхээр энэ номыг ингээд аваад очиж аваад худалдаж аваад ингээд унших хэрэгтэй ахаа гэж би бодоод байна. Тэгэхээр анхны алхмууд нь бас ийм байх хэрэгтэй. Өөрийнхөө тархийг бас жоохон ингээ мэдэхгүй зүйлүүд ингээ оруулж явах хэрэгтэй. За нэгдүгээр тийм байна. Яагаад би ном унших гэд хэлээд байгаа вэ гэхээр номон дээр айгүйх мэдлэг байдаг. Манайхан болохоор одоо манай хүүхнүүд яагаад би ном унших гэдэг гэхээр манай хүүхнүүд болохоор одоо ингээ зүгээр нь Google дээд ингээ янз бүрийн мэдээлэл харчингуудаа би энэ шинэ мэддэг болцсон. Би энийг мэдлэг гэж ойлгоод байна. Ноо ерөөсөө тийм биш шүү. Одоо миний одоо сүүлийн 2 жилд ингээ хичээл авч байгаа одоо суух хүмүүсээс ихэнх нь би наадах чинь мэдгийм байна. Чи хаанаас мэдсэн бэ? Мэдлэг Google-с мэдсэн. Хизээч тийм байдаггүй те. Тэгээ мэддэг байсан бол яагаад те өнөөдөр надтай ингээ уулзаж сууж байгаа вэ гэж би асуудаг те. Энэ нөгөө хэлэхэд. Тэгтэл ингээд цаашаа ингээд би хэлээд ингээ ярангууд яана би ямар муухай те зүйл хэлээвэ те би өөртөө өөрөө ямар муухай хуураа вэ? Энд чинь тийм биш үү штэ гэдэг. Бид нар тэгэхээр сүүлийн үед Google-с авсан мэдээлэлээ мэдлэг гэж хүлээж аваад байна. Ерөөсөө тийм тэр мэдлэг бол би биш гэж бодож байна. Google-с авж байгаа зүйл бол ерөөсөө мэдээлэл байдаг. Тийм байгаас та зөвхөн Google-с мэдээлэл, Google дээр ерөөсөө мэдээлэл байдаг. Google-с авсан зүйлээ мэдлэг гэж бити андуураарай гэдгийг
хүүхнүүдэд бас хэлмээр байна. Тэгэхээр энэ бол айгүй том та нар манаас одоо бодоорой. Та нар өнөөдөр өөртөө ингээ өөрчлөлт оруулахгүй ингээ байгаад байгаа. Магадгүй те за би Google-с олоод мэдчих юм чинь. Би Google-ээс мэдчих юм чинь. Би заавал ном унших шаардлагагүй те би заавал хүнтэй ажиллах шаардлагагүй ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү мэдээллийг зүйлүүдийг айгүй хэлээд байна. Тэгэхээр уучлаарай те Google-с авсан тэр зүйл чинь бол зүгээр л танд мэдээлэл болж ирж байгаа маа. Харин те хүнтэй харьцах, ном унших гэднэр чинь бол таны тархинд мэдлэг болж очиж байгаа маа гэдгийг айгүй сайн ухаарж ялгаж салгаарай гэдгийг би бас өсгөөчүүдэд хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр энэ мэдээллийн ирэн үед те бас нэг захим одоо тэр ялгаагаа бас олж харж мэдж чадж гинэ үгүй юу та нар маань бас те тэрийгээ бас ингэж хянаарай гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд бас бид очихон бас нэг те мэдээллийг бас өглөө. Тэгэхээр эргээд би танад бас ахаад нэг уух асуудал дээр юм хэлье. Тэгэхээр уух асуудал гэдэг маань ерөөсөө л бас та нарын зарим нь мэдж байгаа те. Уух асуудал гэдэг бол зөвхөн одоо нас оролттой биш шүү дээ те. Уух асуудал гэдэг бол өссөн мөрөөдөл ер нь амьдралдаа та юунд хайртай вэ? Хамгийн их одоо те хайртай зүйл чи юу юм бэ? Тэр зүйл чинь байхгүй болчиход та уух шуудлаар ордог байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр та одоо хайртай одоо өөрийнхоос бүхэл амьдралаа зориулсан тэр хайртай зүйлээ алдчихад айгүй хэцүүхэн амьдарч байгаа бол та уух шуудлаар орж байгаа гэдгийг та анзаараарай тий. Хайртай зүйл чинь одоо таны тэр хайраа зориулсан бүх зүйл чинь таны хажууд байж чадчихэв үү? Тэр зүйл чинь таны хажууд байна уу? Анзаараарай. Тэ байхгүй л байгаа бол та тэгэл ерөөсөө уух шуудлаар орж байгаа гэдгийг бас олж мэдэх хэрэгтэй. Энийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр өөрөөсөө би танараас нэг зүйл асуултыг өөрөөсөө асуугаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр миний хайртай хамгийн хайртай миний нандин зүйлүүд өнөөдөр надад миний хажууд байгаа юу гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ байхгүй л байгаа бол та уух шуудлаар бол орж байгаа, баараагүй орж байгаа гэдгийг би бол танд хэлмээр байна. Та эсвэл тэ дуртай газараа байж чадж байгаа юу? Дуртай орчиндөө амьдарч чадж байгаа юу? Тэ одоо энэ гих жишээ нэ тэ ер нь таны хайртай та хайртай бүхнийхээ хажууд хайртай зүйлийнхээ хажууд байж одоо чадж байгаа юу? Чадахгүй л байгаа бол та уух шуудлаар орж байгаа. Тэгэхээр энэ асуултыг та нар маань өөрсдөө асуугаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр хүний амьдрал бол ерөөсөө л бидний одоо өдөр тутмын амьдралаас шалтгаалдаг. Тэгэхээр өдөр тутмынхаа амьдралдаа хэр аз жаргалтай амьдарч байгаа вэ? Хэр их таашаал авч байгаа вэ? Та нар одоо тэр ажиллаж байгаа ажил мэргэжил одоо өдөр тутмынхаа хийж байгаа зүйлээс хэр их таашаал авч чадж байгаа вэ? Тэгэл тэр өдөр тутмынхаа хийж байгаа зүйлээс одоо таашаал авч чадахгүй л байгаа бол та ерөөсөө яаж ийн гэсэн үг үү? Уух шуудлаар орж байгаа л гэсэн үг. Тэгэхээр уух шуудал гэдэг бол ерөөсөө л бидний одоо өдөр тутамдаа одоо орж байгаа харамсал тэр бол ерөөсөө уух шуудал те. Тэгэхээр бити харамсалтай амьдрал энэ сайхан амьдралыг те энэ сайхан хэсгийн энэ сайхан амьдралыг харамсах юмгүйгээр аз жаргалтай туул харамсах юм хийцэн байгаа бол бити бас ахаад харамс энийг засч болдог өөрчилж болдог энэ хорвоо дэлхий дээр өөрчилж болохгүй засч болохгүй юм гэж хэзэж байдаггүй. Тэгэхээр та нар маань бити одоо алдаа хийцэн бол одоо алдаа гэж бодоод амьдраад байгаа бол тэрийгэ уучил өөртөө өршөөнгүй бай өөртөө инэрэнгүй бай өөрийгөө хайрлж сур өөрөөсөө битгий юм харамал тийм өөрөөсөө юм харамлал эхлэхээр л тэгэл тэр хүн хинч биш болол эхэлдэг. Тэгэхээр өөртөө хайртай бай өөртөө элбэг дэлбэгээр ханд тийм ээ өөртөө хайртай бай. Энэ хорвоо дэлхий дээр бид нар өөрсдөө л хайрлахгүй юм бол тэгэл бид нарыг яг цагаат болоход хинч хайрлахгүй бид нар хинч ойлгохгүй. Тэгээд хүчрхэг эмэгтэйчүүд гэж яриад байгаа. Тэгээд хүчрхэг эмэгтэй байна гэдэг бол өөрөө өөрийгөө ялсан эмэгтэйг л хүчрхэг эмэгтэй гэнэ. Өнөөдөр та өөрөө өөрийгөө ялаагүй, өөрөө өөрийгөө ойлгоогүй бол та хүчрхэг эмэгтэй биш. Уучлаарай. Та мундаг гिचнээ одоо сурган хүмүүжүүлэгч багш байна уу? Та мундаг профессор, доктор байна уу? Та мундаг манлайлагч, удирдагч байна уу? Та өнөөдөр тийм байгаад та өөртөө харамсалтай, өдөр тутмаа тэ гашуудалтай өөртөө итгэлгүй байдалтай зүгээр л та тэнд жүжиглээд байгаа юу. Тэгэл та бол өөрийгөө олоогүй аз жаргалтай эмэгтэй биш байна гэж бодоорой. Та өөрийгөө айгүй мундаг мэдлэгтэй гэж бодоод амьдраад байгаа. Гэхдээ та яг өдөр тутмынхаа тэр хийж байгаа зүйлээс одоо мэдлэгтэй байж болно да. Гэхдээ тэр өдөр тутмынхаа хийж байгаа зүйлээс хэрэг таашаал авч амьдрч байгаа хүн байна. Тэгж чадахгүй л байгаа бол та тэгэл аз жаргалтай эмэгтэй биш байна. Та бол зүгээр л тэр нэг хийж байгаа зүйлийнхаа робот байна л гэдгийг та ойлгоорой гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр бас нэг арай нэг өөр үнцгийг би та нартай бас хэлж өгөхөөр зорж байна. Тэгэхээр
өнөөдөр бүсгүүчүүд маань л одоо хүчрхэг байх хэрэгтэй. Яагаад би өнөөдөр бүсгүүчүүдийг хүчрхэг бай? Яагаад бүсгүүчүүдийг мундаг байгаад өгөөч ээ? Айгуу сайн байгаад өгөөч ээ гэж хэлээд байгаа маань бид нар тэртээдэргүү бас нэг хань ижил гэдэг хажуудах хүнээ бас бид нар хайрлах хэрэгтэй. Тэгээд бид нар эмэгтэй хүн болгон те өөрийн гэсэн одоо те үр хүүхдээ гаргадаг. Тэднийг бас ирээдүйд бэлдэж байгаа. Тэрийг өөрсдийг нь сайн хүн болгохын төлөө бичээж байна. Тэгээ хүүхдийн ирээдүй бол ерөөсөө бид нартай холбоотой шүү дээ. Эцэц тэгэл ямар сайн ээж болох уу, ямар аав болох уу гэдэг бол тэгэл тухайн хүний тэр ээж хүний л одоо өөрийнх нь хийж байгаа одоо хийж байгаа сонголтууд шүү дээ тий. Тэгэхээр сонголт хаанаас гарч ирдэг юм. Тэгэл бидний энэ тархинаас л гарч ирдэг шүү дээ тий. Сонголт тий. Сонголт гэдэг бол бодол шүү дээ. Сонголт тэнцэх нь бодол тий. Тэгэхээр бодлоо бид нараас өөрчилж хинхэхийн тулд бид нар өөрөө өөрсдөө бас зоригтойгоор өөрчлөөч хүмүүсээ гэж бүсгүүчүүдээ гэж хэлмээр байна. Тэгэхээр ирээдүйд та сайн одоо их нөхрийг ирээдүйн сайн одоо хань тий. Ирээдүйн сайн ээжийг одоо бүтээхийг хүсэж байгаа бол тий. Мэдээж хүн болгон өөр хүүхдээ тийм л болохыг хүсэж штеп. Бидний амьдралын зорилго хин нэгнтэйгээ эрэгтэй эмэгтэй бие махбод бие биентэйгээ нийлэл амьдрын штеп тий. Тэгэхээр тэр бас аз жаргалын өөрийнхөө хүүхд танай хүүхд чи өөрийнхөө тэр нийсэн хань ижлэлтэйгээ амьдрал таашаал авдаг тий. Сайхан амьдралаасаа таашаал авч амьдрдаг аз жаргалтай таны нүдэнд сайхан инээгээд ингээд аз жаргалтай явж гин гэдэг нь өөрөө танд маш сайхан байна үстэй тий. Ингээд хил ам батлал ингээд хэцүү байгаадаа тэр бол амьдралын том зовлон штеп тий. Тэр эцсийн бүлэгт бол ерөөсө бидний аз жаргал юугаар хэмжигддэг вэ гэхээр үр хүүхдээ сайн сайхан өсгөх тэ энэ байдлаар л одоо ерөөсөө юу яадаг хэмжигддэг. Тэгэхээр ерөөсөө та нар маань үр хүүхдээ сайхан өсгөх хэрэгтэй, үр хүүхдээ хайрлах хэрэгтэй. Эцсийн бүлэгтэл бид нар энэ хүүхдүүдийн аз жаргалаар хүүхдийнхээ аз жаргалаар бид нар өөрөө өөрсдийнхээ амьдралыг бас хэмжих боломжтой. Тэгэхээр таны хүүхэд сайн сайхан явж байгаа бол та зөв явсан байна те та зөв сонголтуудыг хийж исэн байна амьдралдаа. Тийм учраас өнөөдөр таны хүүхэд өнөөдөр хажууд ханаа хайрлаж те хүр хүүхдээ хайрлаж аз жаргалтай өөрөө өөртөө итгэлтэй бас өөрийнхөө аз жаргалыг бүтээж амьдрах чадж байгаа юм байна гэдгийг бас та өөрийгөө бас дүгнээд хүүхдийнхаа тэр амжилтаас одоо ингээ харж хэрэгтэй хаа гэж би бас боддог. Тийм учраас бүсгүүчүүдээ бид нар ийм одоо те чухал одоо зүйлүүдийг хийж байгаа учраас чухал зүйл үүрэг одоо оройлыг амьдралын гол дүр бид нар бол тоглож байгаа хүмүүс шүү дээ. Бид нар бол амьдралын гол дүр бүсгүүчүүдээ. Тэгэхээр энэ одоо тэр зүйлийг та нар маань ойлгож өөрөө өөрсдийнхөө одоо тийм энэ гол дүрийг ухамсарлаж та нар маань бас амьдраасаа гэж би бас хүсэж байна. Тэгэхээр энэ одоо бүх зүйл бол одоо тэгэл биднээс шалтгаална. Бидний энэ тарихаа одоо хэхэн одоо тийм удирдах авч явахаас ингээд шалтгаалдаг байгаа шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр өнөөдөр энэ бүс зүйлийг ингээд хэлье. Энэ ярианаас манаас та нар маань ингээд ойлгомжтой байсан баха гэж хэлмээр. За ингээд бас богинохон хугацаанд та нартайгаа уулзаад гэсэн иймэрхүү мэдээллийг өгөх боломжтой байсан. Маш сайхан талархалтай энэ цаг хугацаатай ингээд уулзсан да та нартайгаа. Маш их талархаж байна. Тэгэхээр яг ингээд одоо суугаад бас ингээд их үнэхээр зав бас байсангүй. Тэгээ хувийн ажил болон тэгээд ингээд албаны ажлууд ингээд их байлаа. Тэгээ өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд бас айгүй их тийм ажилтай байлаа тий. Тэгэхээр одооноос эхлээд бас та нартайгаа бас айгүй ингээд лайваар бичлэгүүдээрээ бас эргээд ингээд уулзаад ингээд идэвхтэйгээр явах болно. Тэгэхээр та нар манаас энэ групптэй найз нөхдөө тэгээд хин л одоо тэр ямар л эмэгтэй байна таны хайжууд те тэр л бүсгүүчүүдээ энэ группт ураарай. Тэгээд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийн төлөө одоо тэгээд хичээцгээгээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр бүсгүүчүүд бид нар бас их өглөгч тийм өгөөмөр байх хэрэгтэй, их сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бас иймэрхүү зүйлүүдийг сонсоод те бусдаа түгээж чадж байна гэдэг бол хамгийн том бэлгийг та өгч байгаа. Яг гэвэл оюуны бэлгийг өгч байгаа учраас те. Тэгэхээр оюуны бэлэг хүнд юм зааж өгнө гэдэг бол хүнд энэ бол өрөөсөө маш тийм одоо гайхамшигтай одоо бэлэг те. Хүнд та юу өгье гэж бодож байгаа бол оюуны бэлгийг л өгч явах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн сайхан бэлэг бол тэр байдаг. Тийм би багасаа бол хүнээс их ном авах их дуртай хөвгтэйсэн. Тий. Тэгэхээр надад нэг хүмүүс ном өгч байгаагүй. Яг үннийг хэлэхэд тий би олон ном авч байгаагүй. Харин гэрэлснээс хойш нөхрөөсөө бол айгүй их олон ном авсан. Тий. Тэгээ уншиж заримдаа амжихгүй дараагийнх нь ном хүрээд ирдэг. Тийм сонирхолтой. Гэхдээ одоо бас нөхрийнхөө авч гисэн өнгөрсөн жилүүд авч гисэн номнуудыг бас дуусгасан. Тэгэхээр гих мэдчихлээ тийм. Тэгэхээр ингээд бид нар ингээд амьдралынхаа өдөр тутмынхаа амьдралаас ингээд таашаал авч амьдрахын тулд бид нар өөрөө өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Өнөөдөр та одоо таны амьдрал яг та ингээд өөрөө аз жаргалтай байж чадж байгаа юу гэдэг асуултыг бас асуугаарай.
тий. Тэгэхээр ер нь бол асуудал байна. Амьдрал асуудал байна гэдэг нь л ерөөсөө таны одоо өсөж хөгжих одоо тий гол одоо тий окей. Одоо би явах болохгүй тий. Таны амьдралд ер нь асуудал байна гэдэг чинь та ер нь өсөж хөгжнө л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр асуудал байгаадаа битээ стресс дээрээ, асуудал байгаадаа битээ бухимдаарай, тийм ээ. Тэгэхээр асуудал байгаад харин баярлаад тэрнээс шүүрж аваад би юу засах ёстой вэ? Би юу хийх ёстой вэ гэд өөрөө өөрөөсөө асуулт асуугаад өөрчилж эхлээрэй гэж хэлмээрээ. Тийм тэгэхээр сая өнгөрсөн жилийн хугацаанд би бас ажиллаа хийгээ явж байхдаа хвчлэн нөгөө гадаад клиентуудтайгаа ажиллаж исэн. Тийм тэгэхээр бид нар ч гэсэн бас яг л адилхан манай монгол эмэгтэйчүүдтэй яг адилхан асуудлууд байдаг. Бид нар тэгэхээр эмэгтэй хүн гэдэг бол арай өөр онцгой тэгсэн хэрнээ бид нар хоорондоо бас адилхан. Гэхдээ мэдээж хувь хүн болгон өөр өөр байгаа тийм ээ. Тэрийг бол бүгдээ мэдж байгаа. Гэтэл бид нарын нийтлэг асуудал бид нар адилхан л хүнтэй гэрэлэл тэгэл ингээл ээж болоод ингээл бүхэл амьдралын одоо тий зүйлийг ингээл туулаад явдаг шүү дээ тий. Тэрүүгээр бид нар хамгийн адилхан. Тэгэхээр адилхан л эмэгтэй хүний зовлон яг л адилхан байдаг тий. Тэгэхээр бас монгол эмэгтэй тэгээд энэ гадаад ус бүсгүүчүүдтэй бас харьцаад ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар бас бие биенээрээ бахархах хэрэгтэй. Бие биенийхээ одоо тий амжилтыг бас ингээд бие биендээ амжилтанд бас бахархаж сурах хэрэгтэй. Тэгэхээр би амар энүүгээр намайг яар гэж байгаа юм биш шүү тий. Тэгэхээр зүгээр энүүгээрээ дамжуулаад би юу гэж хэлэх, ямар мессеж хэлэх гээд байна гэхээр бид нар ингээд хажууд чинь ямар эмэгтэй амжилттай байна. Тэрэнд баярлаарай, амжилтанд нь баярлаарай, би бинийгээ дэмжээрэй л гэдгийг би бас та нартай хэлмээрээ. Тэгэхээр өсгөчүүдээ хажууд чинь хэн амжилттай байна, тэр хүнтэй найзлаа, тэр хүнийг дэмжээд ингээ яваарай. Тэгэх юм бол тэр амжилт нь ерөөсөө л эргээл одоо тэгэл чам дээр өөртөө чинь ингээл хүрээд ирдэг шүү. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар одоо би бинтэйгээ өрсөлдөх биш те. Өрсөлдөй гэвэл өөртөөгөө өрсөлдөөрэй. Өрсөлдмөр байгаа бол тийм өрсөлдөх одоо тийм хоббитой хүн байгаа бол өөртөөгөө л өрсөлд. Би бинтэйгээ өрсөлд. Тийм ээ. Би бити тэгж амьдралыг тэмцээ уралдаан бити болохоорой гэдгийг бас хэлмээр байна. За ингээд энд очихон бас мэдээллийг өглөө. Тэгээ та нар мас энэ лайв яг гоё үзээд тэгээ энэ бичлэгийг үзээд та нар манаас гоё ингээд юм бичээд ингээд комент бичих юм бол надад бас баяртай байна. Би бас та нартай бас асуулт хариулт байвал би ингээд хариулна. За ингээд удахгүй дараагийн бас бичлэгээр ингээд уулзъя. Би удахгүй та нартайгаа ингээд уулзнаа. Тэгэхээр бас ингээд айгу одоо хичээл тэгэл амьдрал ингээд бас ингээд яг л би адилхан эмэгтэй хүн тэгэл ингээд зохицуулаад амьдарч чинь тэгэл ямар л зав гарна тэгэл тэр заваар нь ингээд та нартайгаа ингээд уулзч чинь тэгээ сая бас яг л нэг юм хувийн тренингтэй personal trainingтэй байлаа тэгээ тэрийгээ дуусгаад гарч ирэл яг бүсгүүчүүдэд зоригжуулмаар санагдал тэгэл ингээд яг нэг хэдхэн минуттай ингээд үлдэнгүүт нь ингээд та нартай ингээд гяс ингээд ярьж чинь тийм тэгэхээр ингээд бас би амжуулаад ингээд яваад байна шүү та нар манаас тэгээд ойлгоорой тэгээд энэ групптэй айл болох олуулаа бай. Тэгээд олон эмэгтэйчүүд би бинийгаа дэмжиж одоо өөрчлөгдөө. Би бол та нарыгаа дэмжих хэзээд бэлэн шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээ удахгүй дараагийн бичлэгээр уулзъя. Хайртай шүү та нартай амжилт хүсье. Өөрөө өөрсдөө хайртай байгаараа бүсгүүчүүдээ. Баяртай.